намайг Бацаахны ганс гэдэг. За би ингээд хөрөнгөний удирдлага хэлтсэн говь цэцэр үйлчлэгний газрын захиргааны ажилтныг ажил хийдэг. За тэгээ миний зүгээс одоо тэгээд эдгээр ажиллаж байгаа 100 гаруй залуучуудынхаа тийм ээ одоо цаашаа наашаа ирэх очих одоо онгоцыг зохицуулах. За тэгээд дээрэс нь одоо сургалт байна. Мөн одоо энэ сайхан аюулгүй ажиллах шаардлагатай ажлын шаардлагатай хувцас сунрын захиалах тийм ээ. За өөр бусад тэгэл бүхэл одоо захиргааны гэсэн бүхэл хэсгүүд дээр би миний зүгээс одоо дэмжиж ажилладаг байгаа. Тэгээд за намайг Батбаарын Жавхлан төсгөдөг. Warehouse агуулгын ажилтан гэдэг албан тушаал одоо өрхөлж байна. 2012 оны 6 сарын ихэр энэ ажилд орсон. Одоо 2 жил болох гэж байна да. За энэ одоо манай агуулгын одоо гол ажлыг нугалдаг цахилгаан форклифт гэж механизм байна. Тэгээд одоо энэ ачаагараа энэ дээр тавьж байгааг голцоо энүүгээр бүгдийг тавьдаг. Тэгээд ажил эхлэхийн өмнө бид нар одоо энийг унж эхлэхийн өмнө заавал бүгдийг чеклэх ёстой. Тэгээ манай баг болохоор ихэд хөрөнгийн мэдээллийн удирдлагын баг гэж авдаг. Би энэ багийн ахлагч нь. Тэгээд ер нь энэ оюутлогоо дээр байгаа бүхэл одоо нөгөө үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж болон одоо барилга байгууламжтай тэр болгоны бүгднгийнх нь зураг тий инженерийн зураг тэгээд нөгөө вендорын материал гэх мэтлэн ер нь бол оюутлогоо дээр байгаа бүхэл тоног төхөөрөмж барилга байгууламжийн мэдээллийн санг бүрдүүлдэг баг манайхан. Тэгээд бусад ажилчдад одоо тэр нөгөө мэдээлэлээ хүргэх тийм систем байдаг л да. Тэр системээ саппорт хийх зорилготойгоор ажилладаг. Тийм. Нийт бараг 21 хүний бүрэлдэхүүнтэй. Тийм юм баг баг. Намайг Төрмөхийн ондрах гэдэг. Тийм оюутлогод өнгөрсөн 7 сараас хойш ажиллаж байна. Тэрний өмнө бас яг энэ компанид Австралийн салбарт 4-5 жил ажиллаж байгаад ирсэн. Ил уурхайн хөдрээс ахуулаад баяжуулахын бүх үе шатны дээжүүд, дээрэс нь худалдааны хяналтын дээж авч шинжилгээ. Манай орноо одоо Баяжимлийн өндөр агуулгатай эзэс тодорхойлдог эзлэгүүрийн аргаар Баяжимлийн эзэс тодорхойлж байна. Одоо энэ харагдаж байгаа энэ гоё цэнхэр өнгө маань бол угаасаа зэсний өнгө. Тэгээд та бүхэн одоо зэсний өнгийг харж байна. Сайн босгон аав инхвэр гэдэг би оюутлогоо ил уурхай хэлцэд үйлчлэгээний оператороор ажилладаг. Одоо нийтдээ оюутлогоо дээрэд одоо жил 6 сарын туршид ажиллаж байна. Тэгээ энэ бол одоо миний энэ уурхайн талбарт амьдардаг гэр маань. Тэгээд яг одоо бол одоо шөнийн ээлжинд гарч байгаа. Шөнийн ээлжин шилжээд одоо 2-3 дахь шөндө гарах гавж байна. Тэгээ босчоод хоолоо идчихэл орж ирэл одоо ажилдаа гарах бэлтгэлээ хийчихэл сууж байна да. Уул нь төсвөрлөгийн дээд сургуулийг төлсөн орон зураач мэрэгчлээ. Гэхдээ ямар амьдралыг тааж баршгүй гээд нэг мэтгэр геохимч болсон байна. Оюутлог компани дотоод харилцааны багаас их гоё үйл ажиллагаа зохиомоос би анх ээждээ бичих миний загтал гэдэг ийм үйл ажиллагаа зарлж байна гэдэг ийм тийм ээ одоо олон нийтэд ажилчдынхаа дунд зарлж байна гэхэд би маш их баяртайгаар хүлээж авсан. Тэгэл захиагаа бичсэн. Тэгээд энэ захиа маань нэг айхтар байранд орохын төлөөч биш. Тэгээд явс ээжтэй алимдуулаад нэг захиа биччихээ гэж бичсэн. Тэгээд бичээл шууд тэгээ шалгарчих юм санагдал шууд л аваад ирсэн юм шиг бодогдол тэгэл бичсэн. Тэгэл амар догдолж хүлээж байгаа юм чинь. Ээжтэй сэтгэлийнхээ үгийг дамжуулаад нэг бичээд үзье гэж бодсон. Тэр захиа яг нэг яаж ингэ бичээл янз янзаар бичиж үзээл ерөөсөө санаанд хүрэхгүй сараач шаяал, урж хаяал бичнэ олон хоног бодож явсан. Ханиад хүрээд нэлийн бие таарсан ч гэсэн бичээсэн. Тэгээ нэг саяхан тогтсарсан. Тэгээ тог тасархаж ч гэсэн тэгээд гар утасныхаа гар шидэн дээр тавиад бичижсэн. Тэгээ би ерөөсөө миний эцэг нисгч хүн байсан. Намаа жоохон байхад ногоон онгоц барьж байгаад насарсан гэсэн. Би аараас сайн мэдэхгүй. Манай ах болохоор бас инженер байсан онгоцны техникч юм байсан. Тэгээ ах нь өөрт нь баг багт нь хямалдаг байсан юм л да. Чагийн онгоцоор тий би суулж үзсэн гэдэг. Тэгээд одоо ах нь бүр одоо тэтгэврт гараад одоо тий баруун 60 гарнаас хүрсэн. Тэгээд асуудаг. Хаяа нэг очихоор ах дээр очихоор асуудаг гэсэн. Та намайг онгоцон суулж үзсэн гэдэг удаа ярьсараад өдөө өрчлөө штэ гэлээ. Тэгээ намайг хүүхүүдээ хад
шүнийн нислэгэнд чамайг онгоцон суулгаж үзүүлнэ гэж тэгээд байдагсэн. Үзүүлнэ гэсэл байгаа л одоо би 50 гарчлаа. Нэг ч онгоцон сууж үзээгүй, нэг ч би тэр онгоцны тэргүүнийх явж үзээгүй. Чи төрүүлчих юм бол бас ээж минь хөөх юм бас яриад байдаг те. Тэр онгоцоороос гэсэн хүслэг нийлдэ бас биелүүлчих юм байна штэ гэдэг зүйлийг яс тухайд бодож байсан л да. Одоо харин хүүгийнхаа хүчээр л нэг онгоцон сууж үзэх юм ба шин. Баярлалаа тааштай. Өчигдөр нойр хөрөхгүй байсан. Би онгоцон сууж үзье ямар гоё вэ гэж бодоод би бүр шүн нойр хөрөхгүй. Ямар сандаа энэ сайн байна уу ээжээ. Хүн таньда дэлхийн хишигт нийцсэн Монголын хамгийн шилдэг компани болох оюутлогоо компани төслийн талбар дээрээс энэхүү загтлыг бичиж сонаа. Би гэдэг амтан хар нялхаасаа хүнд өвчнөд ороогдож хүн болох эсэх нь мэдэгдэхгүй. Таныг сандрагад зовоож байхад та их хүний жинхэнэ мөн чанарыг харуулна. Өдөр шөнийн турш цурам хийлгүй хоёр нүдээ ширэгтэл хүүгээ инхрийлэн халамжилж өөртөө ч анхаарал тавьж чадлагүй. Хүн өвчтэй хэрнээ өвчнөдөө шаналж байгаа хэрнээ орноосоо босоод хүүхдүүд бидэндээ идэх хоол олохын тулд өвлийн чинсэн хүйдэнд гараад явдаг байсныг чинь хүн яаж мартаж чадах билээ дээ. Ээжээ хүн мэгштэл уйлсунаа. Ээжээ та санаж байна уу? Би санаж байна. Би 10 жилээ гэсэн дараа нэг сургууль сурч байсан үеийг хүн тэр үед хамгийн том ах нь болооч тэр ээд болон дүүнэрийгээ тэжээ сургуулиас гарч ажил хийнэ гэж зориулж байхад та мань надад боловсрол эзэмсхийн чухлыг сануулв. Мөн зорилгоос уурж нисэж болохгүй хэлж байсан тэр өдрийг. Тэр үед та бас л худлаа хэлж байсан. Ганцаархан ажиллан ар гэр бүлээ тэжээ. Дээрээс нь дүү бид хоёрын сургалтын төлбөрийг олох гээд дэндүү агцсан ачааг таамаг ганцаараа үрж зовж байсан хэрнээ. Ээж нь зүгээрээ бүх зүйлийг ээж нь хэлбэрхэн хийчихнэ гэж хэлэн намайг худал тайвшруул байсныг. Тийм ээ. Таны энэ сайхан зүтгэлээс чинь болж хүний дайтай явах боломжтой эзэмс чадсан. Ээж би танаараа бахархаж байна. Ээж энэ оюутолгоо гэдэг уул уурхай чинь үнэхээр гайхалтай газар юм. Үүрийн 5 жингээр үдшийн бүрийн хүртэл олон зуун залуус ирээдүйн сайхан амьдралын төлөө уйггүй хөдөлмөрлцгөөх юм. Хүүн энд олон аав ээжийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн, олон гадаад хүмүүстэй харилцаж асар их зүйлийг суралцсан, эх орныхоо хөгжид дэвшилт хувь нэмэр оруулан урам зориг дүүрэн ажиллаж байна. Энэ бүхэн таны минь дуусшгүй ач дундаршгүй сүүн цагаан сэтгэл чинь билээ.